Баянгаа байна. За өнөөдрийнхөө мэдээллээр нөгөө social security тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой ээлжид мэдээлэл хүргэх гэж байгаа. За тэгээд өнөөдрийн хувьд яг нөгөө Америкт тэтгэвртэй гарахаар төлөвлөж байгаа хүмүүс яаж төлөвлөлтөө хийх вэ гэдэг тухай мэдээллийг бэлтгэлээ. За тэгээд ер нь хаанч тэтгэвртэй гарсан бай бид нар ирээдүгээ төлөвлөхдөө ирээдүйд одоо хэдэнд хүрэхдөө яаж амьдрахаа тодорхойлохдоо аль болох эртнээс одоо мэдээлэлтэй төлөвлөгөөтэй явах юм бол ерөөхдөө сайн байгаа. За Монголын хувьд магадгүй жоохон хэцүү байж магадгүй. Гэхдээ яг бас чадлаараа нөгөө тэтгэврийн сан мөнгө хадгаад явуул зүгээр те. За Америкийн хувьд бол ерөнхийдөө хувийн тэтгэврийн сандаа ингээд төлөвлөөд явж болж байна. Эсвэл social security дээр одоо нөгөө манайхаар нийгмийн даатгалын тэтгэврэж гэсэн бас хэвтэйгээр татвар дээр үндэслэж байгаа ч гэсэн бас төлөвлөөд явах боломжтой байгаа. За тэгээд өмнө нь нэг бичлэг хийжсэн хаанууд хэдэн настай тэтгэвртэй гарвал ашигтай вэ гэдэг. Насны хувьд ч те одоо нэг break even point гэдэг ингээ янз бүрийн талаас нь үзээд нэг бичлэг хийсэн байгаа. Энэ бичлэгийг та бүхэн бас дахиад нэг олоод үзээрэй. За тэр бол ерөнхийдөө одоо яг ганц би ч юм уу те ганцаараа өнөөдөр тэтгэвртэй гарах уу хизээвэ гэдгийг шийдэж чадахгүй байгаа хүмүүсийн хувьд яг тэдгээр хүчин зүйлүүдийг бодож үзвэл зүгээр. За өнөөдрийн миний ярих сэдэв болохоор зэрэг хосоороо эхнэр нөхөр хоёр хоёулаа тэтгэвртэй гарах гад яг хизээ гарах вэ гэдгийг шийдэж чадахгүй байгаа хүмүүст бас нэгэн одоо байж болох сонголтын тухай хэлж өгч байгаа шүү. Өмнө нь болохоор зэрэг 2015 оноос өмнө энэ нөгөө social security retirement-тэй энэ social security тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хууль жоохон өөр байсан юм байна. За тэгээд 15 оны 11 сард хууль өөрчлөгдсөн. Өмнө нь бол ерөнхийдөө нэлээд боломжийн байсан юм байна. Ягаад тэгэхээр одоо ялангуяа нөгөө нэг нь эхлээд тэтгэвртэй гарчлаа. Эхлээд нөгөө өндөр тэтгэвэр авдаг хүн тэтгэвртэй гарчлаа гэхэд дараагийнх нь эхнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу spousal benefit гэж авангуудаа өөрийнхөө тэтгэврийн мөнгийг авахгүйгээр хүлээж байжгаад яг өөрийнх нь full retirement age одоо 66 67 эренгүүт нь өөрийнх руугаа шилжүүлээд ч юм уу те тэгээд ингээд нэг хольж солиод ингээд аль өндрийг авах боломжтой байжээ өмнө нь. За 2015 оноос хойш харамсалтай тийм юм байхаа болсон. За одоо тэгээд яадаг вэ гэхээр хэрвээ нэгэнт ингээд тогтоолгосон өөрийнхөө ч спасал тогтоолгосон бол ерөнхийдөө тэрнгээрээ тогтох гээд байдаг. Гэхдээ энэ дээр бас нэг стратеги хэрэгжилж болох нь одоо зарим нь 62-70 стратеги эсвэл 62-70 split буюу 62-70-ын хувааг одоо хувааж болох стратеги split стратеги гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ аргыг хэрэгжилж болно. За энэ ямар учиртай энэ стратеги вэ гэхээр одоо эхнэр нөхөр хоёр байлаа. За магадгүй нөхөр нь арай жоохон илүү өндөр орлоготой, эхнэр нь арай жоохон бага орлоготой байсан учраас яг нөгөө авах хэмжээ нь арай эхнэрийн хувьд арай бага байна. Илүү ойлгомжтой байлгах үүднээс яг хэрвээ нөгөө primary insurance amount буюу хэрвээ эхнэр нөхөр тусдаа 100%-аар тэтгэвэр тогтоолгох юм бол за нөхрийн хувьд 100% нь 2000, эхнэрийн хувьд 100,000% нь 1000 гэдэг энэ жишээ татчих. Энэ тохиолдолд одоо би ингээд эхнэр нь байлаа тий. За тэгэх юм бол штэ энэ 62-70-ын стратеги гэж байгаа учраас 62 настай одоо эхнэр хамгийн бага тэтгэврийн мөнгө авч болохоор тэр хүн эхлээд төрүүлээд 62 наснда тогтоолох чинь. Тэгэхээр би одоо эхлээд ингээд 62 наснда тэтгэвртэй тогтоолгоод би 62 наснда гарч байгаа учраас миний тэтгэврийн авах хэмжээ 100% биш 70% авч байгаа тий. Тэгэхээр $1000 гэдээ би зүгээр жишээ авч байгаа шүү. Монголчуудын хувьд хамаагүй бага авч байгаа $400-300 авдаг. За тэгээ $1000 яг хөө би харьцангуй эрт залуудаа Америкт ирж ажил хийсэн учраас би магадгүй $1000 дээр жишээ авчи тий. За тэгээ $1000 миний одоо full retirement amount одоо нөгөө primary insurance amount гэж хэлдэг байхгүй юу? Одоо миний бүтэн хэрвээ 100%-аар гарвал тэр хэд тогтох вэ гэд. Тэр бол $1000 байлаа. Би 62 наснда гарчгаар минийх 70% учраас $700-ын тэтгэвэр аваад би явж гин. Харин одоо миний нөхөр арай их тэтгэвэр авахаар байгаа, арай өндөр цалинтай байсан учраас ингээд 70 нас хүртлээр хүлээн. Энд чинь нөгөө энэ угаасаа энэ стратеги маань нэр маань өөрөө 62 70 те. Тэгэхээр нэг нь 62-таа гарна, нэг нь 70-таа гарна гэсэн. Яагаад 70 хүртлээр хүлээж байгаа вэ гэхээр 70 хүрэхдээ бүр максимумдаа тулаад хамгийн өндөр цэгтээ тулчж байгаа байхгүй юу? Тэгэхээр эхнэрийн баг багааг авч явж байгаад нөхөр бол өөрийнхөө ретайрментийг өсгөж явсаар хагаад хамгийн өндөр буюу 124% дээрээ хүрнэ та. За 2000 ч нь бол 100%, 2000-ын 124% гэхээр чинь 2500 авч болохоор болчихсон. Энэ бол зүгээр ийм бас нэг хувилбар байж болох юм аа гэдгийг ингэж нөгөө
хэлж байгаа юм байгаа л да. Энэ өөрөө сайн талдаа муу талдаа. За эрүүл мэндийн байдал та руу хэрвээ 70 хүртэл хүлээж чадахгүй заавал хүлээгдэх шаардлага байхгүй. Тэгэхээр зүгээр бас нэг ийм гарц гаргалгаа байдгийн шүү гэдгийг хэлж өгч байгаа шүү. Зарим хүний хувьд боломжтой, зарим хүний хувьд боломжгүй гэдгийг бас санах хэрэгтэй. За тэгээд эхнэр 62 наснда эрт тэтгэврээ тогтоолгоод $700 аваад явж байгаа. Нөхөр 70 нас хүртлээр хүлээгээд $2500 авахар болчлоо. Нөхөр тэтгэврээ тогтоолгосон тэр цаг үеэс эхлээд эхнэрийн тэтгэвэр spousal benefit буюу нөхрийн тэтгэврийн тал руу орчих боломжтой болж байгаа. Тэгэхээр нөхрийн тал гэхэр чинь 1250 болно шүү дээ. Тэгэнгүүт эхнэрийн 750 дээр зөрүү нь ингээ ороод ирэхээр эхнэр нийтдээ 1250-ыг авах боломжтой болчих. Өөр бас нэг давуу тал нь гэхээр одоо ингээд хин нэг нь нас орлаа гэж одоо эхнэр нь ч нас орсон, төрүүлээд нас орсон, нөхөр нь ч төрүүлээд нас орсон бай. Аль нэг нь тэр өндөр тогтоолгосон тэтгэврээ үргэлжлүүлээд авчих боломжтой байхгүй юу? Нөгөө survival benefits гэдэг нөгөө өмнө нь ярьсан байгаа бас нэг бичлэг байгаа шүү дээ. Тэрэн дээр болохоор зэрэг одоо эхнэр нь хэдийгээр би ингээд төрүүлээд тэтгэврээ тогтоолгосон минийх баг байсан ч гэсэндээ хэрвээ нөхөр маань ингээд өндөр тэтгэвртэй төрүүлээд нас орчих юм бол survival benefit руу ингээд шилжээд switch хийгээд аль өндрийг ингээд багыг ингээд болоод орхиод өндөрлөө ингээд шилжиж болдог гэсэн шүү дээ. Тэгэхээр би яг өндрийгээ тэгээ шилжүүлээд авчиж болно. За эхнэр нь ингээд би төрүүлээд нас орсон ч гэсэн нөхөр маань нөгөө өөрийнхөө өндөр тэтгэвртэй үлдчихэж байгаа. Нөхөр нь төрүүлээд нас орсон ч гэсэндээ эхнэр нь тэр өндөр байгаа нөхрийнхээ тэтгэврлүү ингээд шилжүүлээд аль болох өндөрийг ингээд аваад үлдчих болохоор байхгүй. Тийм болохоор яг ингээд хоёулаа ингээд нөгөө тэтгэвртэй гарахаар ингээд хизээ гарах уу яах вэ ихүүгээ шийдэж чадахгүй байгаа хүмүүсийн хувьд энэ бас нэг бодож үзэхээр бас нэг стратеги арга байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд би бол яг энэ social security системийн тухай мэдээллийг бол ингэж зүгээр мэдээлэл хэлбэрээр ингэж хүргэдэг байгаа. Яг хүмүүсийг бол apply гэж өгөхгүй social security office дээр очиж та бүхэн маань өөрсдөө apply хийх ёстой. Орон нутгийнхаа ойрхон social security administration office руу залгаад appointment хийгээд хэрвээ яг тэтгэвртэй гарах төгссөн бол ямар бичиг баримт хэрэгтэй гэдгийг та бүхэн өөрсдөө очих хэрэгтэй байгаа шүү. Өөрөө хувийн тэтгэврийн хувийн бусад social security-гээс бусад за магадгүй Roth IRA нээхэд бол тусалж өгч болно. Над дээр цаг аваад уулзараа хэрвээ Roth сонирхож байгаа хүн байх юм бол за яг миний өөрийн үндсэн хийдэг ингээд юм гэх юм бол нөгөө life insurance дээр амьд даатгал дээр хэрхэн одоо тэтгэврийн хуримтлал үүсгэж болох вэ гэдгийг бас хийж өгдөг байгаа. Яг миний хийдэг миний одоо нөгөө мэрэгшсэн эдгээр зүйлүүдтэй холбоотой асуулт авах юм бол надтай холбогдорой.